За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нээл тааргийн маань энэ удаагийн хөзөр дэлгээлт эхэлж байна. За тэгээд хавар болж ийн миний Монголын ард түмээ. Жаахан тусал мусал хэлхий би хагаа бодоорой. Одоо уг нь бол би ингээ хүсэхтэй бодохдоо те 7 хоногийн 4 виж оруулаад тэ бүгдийн сайхан виж оруулсан аюу гой болоод гэж бодохын тэгээд даанч одоо чадал нь юу лээ 3 байгаад яг хөрг бололцоо болохоор нэг 2-оос 3-ын хооронд хэлбэлцээд байна. Тэгээд одоо тэрэн шиг та бүхэн бас тэгээд амар тийм алан ядна яа нэг гэхээр тэгээд яг бас чадал нь тэрнээдээ хүрдэг юм уу? Яг бололцоо бас аяа бүр байдаг юм уу те? Одоо тэрэн шиг бас бодохгүйгээр өөрөөсөө сайхан одоо хичээгээд яг чадлаараа боломжоор бас хит ядраалгүй хит өөртөөс ачаалал өгөлгөө бас хичээх одоо амьдрцгаая. Хэдүүл бас бүгдээрээ л амьдрах гээд гой байхыг хичээж байгаа хүмүүс. За тэр ч яг одоо 3 хөзөр байна. Аль одоо нүдэн тусч байгаа сонгоорой. Хувь тавилангийн эрүүлэг доош харчихсан. 3 зоос дээш харчихсан. Нэг одоо савааны бол доош харсан байна. Одоо энэ 7 хөзрийг хэдүүлээ. Яг ямар байх талаар одоо 3 2 1 харцгаая. За ингээд эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань хувь тавилангийн эргүүлэг доош харсан. За дээш харахаар агууны хөзөр маань их гоё хөзөр байгаа. Одоо ийм тэнгэрийн орчинд алтлаг ийм хувь тавилангийн одоо эргүүлэг одоо голдоо нартай те орчлонны хувь тавилан тантай ингэ сайхан ярилцж байна. Таныг сонсч байгааг сутгадаг гэдэг юм. За доош харахаар ийм байт юм аа. Ер нь энэ 7 хоног жоохон тийм мэдрэмжээр хувь тавилангаас ч гэсэн бас жоохон чинь сорих эсвэл ер нь нэг амьдралаа миний өгшин бодооч те аль зам руу яваад байна гэдгээ харахгүй мó гэдэг утгыг танд ойлгуулахын тулд баг зэргийн тийм сорилтуудыг явуулна мэдрэмжээр бас жоохон сонирн байж магад одоо сонирн болох зүйлсүүдийг танд явуулна шүү гэж гарч иж байгаа юм. Гэхдээ энэ бол нэг тийм буруу юм биш шүү. Энэ бол нэгэсэндээ маш тийм ухаарлын 7 хоног нэг талаас байх болно. Энэ чинь таныг ухааруулах үүднээс одоо тань руу янз бүрийн тийм баг зэргийн сорилч юм уу эсвэл яриа ч юм уу бодол ч юм уу нэг тийм 7 хоног байх болно. Би юу нь яг зөв зам руугаа явж байна уу те? Яг ингэж одоо үлдсэн амьдралаар чи ингээ явах зөв үү? Одоо дэндүү тийм өхөр сүргийн одоо манлай шиг ингээ яваад байна уу те? Яг тийм маягаар явах нь ер нь зөв буруу юу? Эсвэл одоо хажууд байгаа ингээ миний хайртай татны хүмүүс надад зөв яриад байна, намайг зөв халамжлаад байна уу те? Маш олон зүйлийг бодож үзэхгүй бол тийм дэндүү ерөнхий байгаад байгаа юм биш үү гэдэг зүйлийг нэг талаас гаргаж ирэх болно. Тэгээд бас ихтэй энэ их гоё үзэр гэдэг юм ба. Яагаад гэвэл амьдрал дээр их сайн суурьтай хүнээр гарч ирдэг. Сайн суурьтай хэрнээ нэг л тийм учир зүгээ олохгүй эсвэл яг олох нь буруу замаар яваад байгаа хүнээс гарч ирдэг учраас таны бас бодж үзэрэй гэсэн үг гэдэг юм. Одоо хувь тавилан таныг яг тийм явах зам байна. Энэгээр бол их сайн явна. Гэтэл миний бороо жоохон буруу замаар яваад байгаа юм биш үү те. Тэгэхээр хувь тавилан бурхан багш бол нэг тийм таахгүй шүү дээ гэдэг зүйлийг танд бас хэлж байгаа юм аа. За тэгэнгүүт хоёр дахь хөзөр нь temperance буюу одоо мэдрэмж, одоо temperament. За хөзрийг харвал нэгэн эмэгтэй одоо ангаргар бас огторгууд хоёр аягнаас одоо ингээд юу гэж штэ нэг аяг нь ус байна, нөгөөхт нь гал байна те. Энэ галаас ингээ яах вэ хөөгээ байж штэ. За энэ бол юм байдаг юм аа. Одоо энэ эмэгтэй бол мэдрэмжийн хөзөр. Одоо энэ дээрээс чинь юу гэхгүй таны амьдралын одоо ер нь мэдрэмжээ яаж одоо ач холбогдол өгөх юм те. Айгүй ухаарахаас гадна таны сүнс чинь нөө сансандаа хүрсэн сүнс минь тайван гэдэг шиг зөрөө ер нь явах гэж шүү. Тэр чинь сүнс тарих хоёр чинь нэг тал руугаа орж ийн. Энэ ер нь ийм юм байна, тийм байна. Би ийм байх хэрэгтэй нэгээд айгүй ухаарлан зүйлтэй орж байна. Өөрөө чинь жоохон эго яадаг гэдэг юм одоо жоохон ангироо болохгүй байгаа бол дарах тал дээрээ яг тийм зөв замаар ер нь 7 хоног айгүй сайхан мэдрэмжээ чиглүүлэхээс гадна их сайхан одоо ер нь одоо энэ зүг явах юм байна. Бас нэг тийм хайр мэдэрсэн 7 хоног байх юм а гэж гарч иж байна. Дээр нэмээд хоёр зүйл хэлэхэд энэ чинь ингэж байгаа штэ. Таны амьдралд одоо чи яг юу дутаад байна, юу болоод байна те.
юун дээр анхааргаад байна. Энд хувь тавилангийн эрүүл гэдэг үзэр дээр дутуу гарсан зүйлээ та ер нь бас хийх ёстой шүү гэдэг зүйл гарч ирж байгаа юм аа. Гэхдээ энэ 7 хоног л таны хувьд их мэдрэмжэн дээр суурилснаас гадна Аз гэдэг юм үргэлж тийм санаар ивэдгүй. Аз гэдэг юм зарим зүйл одоо жоохон ухаарлаг маягаар нэг юм дагсаад авах маягаар илэрдэг юм аа. Тийм зүйл ер нь танд жоохон болж магадгүй шүү. Тэгэхээр тэр төлөө бодж үзэрэй гэдэг зүйл ингээ гарч ирж байгаа юм аа. Нөгөө талаас танд их тийм хайр мэдэрсэн баг зэргийн тийм одоо суран бүсний 7 хоног байж магадгүй шүү гэдэг зүйлийг танд анхааруулж байна. За харин одоо гаргалгааны наривч сүлжээ рүүгээ орцгоё. Чи ингэ бич байна. За эхнийх нь Хипронт буюу хамблам. За одоо юу штэ? Нэг шар шувуу одоо цаахан дээр суудсан түлхүүр одоо дууцсан байна штэ. За энэ юм байгаа юм. Таны амьдрал одоо гаргалгаа наривчсан дээр чинь ялангуяа гаргалгаа тал дээр гэсэн үг штэ. Их гоё гаргалгаа. За зүгээр нэг гаргалгаа биш. Одоо энэ дэр гарч ирсэн байхгүй юу? Та яг юунд сайн, юу чаддгийг, таны хувь тавилан таны юу чиглүүлж чинь те. Харин хувь тавиланч таныг хайрлуу чиглүүлж байгаа бол та ер нь нэг тийм хүмүүстэй ажиллах, хүмүүстэй ойлголцох, хүмүүсийг чиглүүлэх, хүмүүсээс тусламж авах тал дээр ер нь илүү сайн юм биш үү? Та ер нь тэр тал руугаа явбал яа гэм бэ гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа юм. Хипронч бол нэг талаасаа юу штэ хамблам. Хамблам юу гэдгийг миний сүсгтэй ардам минь одоо бие биенээ хайрлцгаая тий. Одоо бурхан итгэцгээ гэдэг үстэй. Яг тэр шиг таны амьдралд бас одоо хүмүүстэй хамтарч ажиллах зүйл хэрэгтэй байна. Та ер нь нэг жоохон энэ үзрийг сонгосон хүн та одоо юу яадаг юм биш үү? Хит зөвшөөрөд байгаа юм биш үү те? Энэ талаар таны одоо бас гаргалгааны тийм илайтайхан байх зүйл чинь одоо хүмүүстэй ер нь нэг танилцах нэгт. Хоёрдугаарт өөрийгөө бас юу чаддсан мэн юу чаддгүй мэдээ ер нь олох мэдрэх гэж гарч ирж байна. Дараачих нь суралцах юмаа жоохон хийхгүй мөн гэж байгаа. Энэ Хипронч бол нэг талаас хамблам. Гэхдээ хамблам маань мянга ингээд оройн дээд очир дээр байсан ч гэсэн сурагч хэвээр л байхгүй юу. Тэр чинь үргэлжлэл ном зам уншаал манайдынх нь энэ юм бэ л мэдчихдэг төрлийн хүн байдаг. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас ер нь нэг юм суралцах те бас ойлголцох, хүнээс асуух, хүнээс зөвлөх юм зөндөө байна энэ 7 хоногт. Та тэгж байж бас арай амьдралын левел ихэх төвшөндөө ер нь энэ 7 хоногт жоохон суралцах тал дээр илүү анхаараарай гэж гарч иж байна. За харин хоёр зоос дараачих нь. За хөдөлгөөн дээр нэг нь туулаа одоо хартаа 3 бүжинтэйгээ туулаа бол мэдж байгаа. Чи их хүний хувьд бүжингээ өсгөх ёстой. Яа гэдгийг. Нэг талаас саний амьдрал баг ерөнхий тийм өөрчлөлт хэрэгтэй. Нөгөө талаас юмд бас нэг тийм яаралтгүйгээр тайван. Ялангуяа энэ 7 хоногт одоо өөрчлөлтийг өөрөөсөө ихтэй айгүй удаанаар учиргүй нэг юм заалгалаа нүдэ нэг барьж аваад оройн хичээлээ суугаад цолон хэлбэж мэн зүг хэлээ үзээ. Шууд тэнгүүтээ унтахгүйгээр шууд дасгал хийгээл тэгснэ шууд гизүүцээ жингээ барайл. Тэгвэл хаврын цаг уны шүү зүгээр. Яг багаар ингээд нэг юм зэгцэндээ ороод ер нь энэ 7 хоног юмыг удаанаар гэхдээ зөв талгаа ер нь өөрчлөвл маш зөв байна гэж нэг талаас гарч иж байна. Тэгвэл энэ аюугай үзрэхгүй юу? Одоо харалтаа амар гоо ингээд ногоо ургамлын дунд 3 бүжин одоо эмхтэй ээж тулатгаа биш үү? Тийм учраас таны амьдрал одоогийн нөхцөл бол яг үүндээ айхтар тийм хараал өрөөл яадаг гэдэг аюул байхгүй. Тэгтээ анхааруулжтай зүйл бол зөндөө байгаа. Тэр анхааруулжтай зүйл бол ялангуяа энэ 7 хоногт их гарч ирэх учраас танд хэрвээ ямар нэгэн байдлаар энэ 7 хоног жоохон тийм фейлдэг ч юм уу эсвэл жоохон санаа зовх юм гарвал битээ тэр том зүйл өглөж аваарай. Яг тийм жоохон нэг одоо жижиг юм байна л үз. Би зүгээр нэгэл хүлээг тавчаарай заа. За харин энэ 7 хоног танд одоо арклотрос юу үзүүлсэн байна? Опшн буюу одоо сонголтууд. За одоо consider the career possibilities that are open to you. Одоо таны амьдралд ямар байж болохыг одоо
боломжууд байна. Одоо карьерийн ч юм уу ямар нэмтэй тийм би нэрийг бодож үзээрэй гэж байгаа энэ талаар. Энэ талаар юу яана? Зүгээр нэг юм өхөр сүргийн тэргүүн маглаа одоо шилбүрний болохгүй. Одоо жоохон нэг юм шилбүрээ барьж одоо шилбүрэн зохирохгүй шүү. Хаана юу болоод байна? Надаа юу зохих вэ? Хаана ямар боломжууд гэдэг ер нь нэг юм харж хайж үзэн шүү. Давхар надаа ямар боломжууд байсан юм те. Тэр талаас нь харуул маш үр дүнтэй. Үгүй бол та амьдралдаас жоохон нэгдүгürt ерөнхий байгаадахаас гадна бас энэ хөзөр энэ доош харсан хөзөр чинь миний бороо жоохон ухаарчаач гээд ингэж байгаа юм биш үү? Жоохон гэтээ учиргүй бас яарч дайрахгүйгээр ингээд болд юм байна гэдгийг ер нь ойлгоорой гэдэг зүйлийг танд хэлж байна. За харин энэ талаа юу болохгүй вэ? 9 сэлэм. За одоо сэлэм бол оюун ухаан бодлыг хэлдэг. Гэхдээ сэлэм хошир тусам яг үндэ сайн хүрдэггүй. Яагаад гэвэл их олон бодолч хүнийг юу яадаг? Эргэлзүүлдэг, тэнэгэлзэнд оруулдаг, сандруулдаг, тэ бүр олон болчих сандран, хямбран, тэ зутран яг тэрнтэй адилхан энэ 7 хоног бол ер нь таны хувьд гаргалгааны 7 хоног болохоос биш санаа зовох, хямрах 7 хоног биш шүү. Ялангуяа алкогол наяа одоо цагаан шилтэй тийм Чингис хааны зураг мөртөө ерөөл мөрөөл хараамаар гэдэг шилтэй бас хол байгаарэ. Эсвэл бол тийм ногоон тийм лааз мастаас хол байгаарэ. Энэ 7 хоног бол ухаарал одоо дэвтэр ноттой ойрхон байх 7 хоног. Шилтэй тийм устай тийм нас бол хол байх 7 хоног шүү. За юу. Тэгэж ойроо дугасаа тийм амжир баяр мэр байхгүй. Одоо хамгийн ойрхон баяр 6 сарын хүүхдийн баяр. Тэр үртээ дуухан байхгүй шүү дээ. Тийм учраас энэ 7 хоног хямрах юмэтэй юм болвол битээ. Энэ бол хямрах тийм биш шүү. Зүгээр л бурхан багш таныг одоо хувь төлөвлөгөөстэй ухаар зөв зам руугаа хар. Тэхийн тулд өөрөө чинь баттарч магадгүй шүү. Тэр тэгэхээр та тэрэнд нь хямраад одоо амьдрал хэцүү гэж бол битээ бодорой гэж сануулж байна. За ингээд эхний хөзөр манд дуслаа. Бичлэг нь таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрэй, сабскрайб дараарай. Мөн донешн юу маш их баярлах болно. Мөн гүлгэний утган дээр юу хийхийг хүсэж байна те, ямар хуу байхыг хүсэж байна. Тэрийгээ сайхан бичээ явуулвал тэр чинь төлөө сайхан залбирал хийгээ, манифест хийгээд ерөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санааг хүсье өрөө. Миний бороо бол бас гоё явж байгаа шүү. Яг тийм жоохон алдах байгаад үз. Миний гүшин хүчтэй. За юу. За одоо хоёр дахь зөвлөгөөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань 3 зоос. За хөзрийг ажиглавал одоо нэгэн залуу одоо юу гэж штэ энэ ханыг босгож байна. Амьдралын аюул том суурийг босгож байна. Одоо энэ дээр нь те цаана дарахны юм байна. Мань хүн бол мэдээж ингээд бас ажил хийж байгаа хүн ямар л болиг байх вэ? Гэхдээ тэрэндээ биш. Өөрийнхөө ажлынхаа үр дүнг хараад аюул сайхан ажиглалтай байна. Энэ 7 хоногт бол жоохон завгүй, жоохон ядарч магадгүй. Гэхдээ аюул үр дүнтэй 7 хоног байх болно таны хувьд. Их айтайхан юм бас зөндөө гарч ирэх юм байна. Зовлонгүй юм тийм. Яг бид зовлонгож явах уу? Бас жоохон ядарч юм тийм болно. Гэхдээ таны амьдралын хувьд ажил боломжтой ингээд сайхан байна гэдэг бол их үр дүнтэй, их зөв зэмэр явж гэсэн үг ээ. Тэгэхээр таны одоо энэ 7 хоногт бол их сайхан байх юм байна. Аюул айтайхан хөдөлмөрлөгөө бас жоохон завгүй байх болно. Жоох бие хадаа хараа хэд бас ядраад юм тийм болчихсон муухай штэ. Яг тэрэн дээрээ бодож үзээрэй. Нөгөө талаас юу гэдэг шүү. Энд чинь хартаа суур байгаа. Бодож үзэх бас нэг ганц хоёр юм байгаа шүү. Ер нь яг миний амьдралыг ямар суурин дээр тогтоод байна те. Гэр бүл, хамаатан, садан, найз нөхөд, ажил төрөл бас ялангуяа хамгийн чухал нь ирээдүйд яг одоо ямар хуу ирээдүйг амьдрын гээд тэр суурин дээр бодоод байна. Тэрийгэ бодож үзээ. Том зураг бүх амьдралаа хараад одоо ер миний амьдрал чинь ийшээ зовж байгаа те. Явж байгаа юу үгүй юу гэдэг маш сайн бодож үзээрэй. Энэ бол таны бас яг одоогийн одоо хийгч байгаа амьдрал чинь маш чухал зүйл байна гэж гарч ирж байна. Тэгэнгүүт хамгийн сонирхолтой нь юу гэж ер нь энэ талаар бас нэгт шин сотон санал тань тавьж магадгүй шүү. Гаднаас ер нь нэг юм гоё юм гарч ирэх гээд байна. Энд чинь ингэ сайн сүртэй хүнд амьдрал ямар нэгэн тийм гоё боломжийн талаад орж ирэх юм байна гэж гарч ирж байна. Энэ чигдэхгүй юу? Энэ хүнд захиалга ирдэг.
яг тэрнтэй адилхан амьдрал танаас өөрийнхөө нэг захиалгыг бол өгч магадгүй юм байна. Тэр нь айгүй айтайхан тийм боломжоор ялангуяа энэ 7 хоногт танд бас гарч ирэх өндөр магадлал байна. Тэрэнд та нэгт бэлэн байх гэж гарч байгаа. Сүүлд нь ихэд 3 зоос гэдэг бол энэ хүн өөрөө чаддаг юмар явж байгаа шүү. Бас дуртай юмар явж байгаа. Та ер нь яг өөр чинь тийм дахин давтагч хүн юм чаддаг сайн. Одоо юмуртай гэж ярьдаг штэ. Тийм зүйл байна. Тэрийгээ та ер нь бүрсээ хөгжүүлэх ёстой байх шүү гэж нэг талаас гарч иж байна. За харин хоёр дахь нь 8 аяг. За одоо юу шиг тэгэхээр нэг нар одоо сард жаргаад нар мандахж байгаа ийм орчинд нэгэн залуу одоо сэтгэл санаа унчихсан. Гэхдээ ингэ цаашаа явна гэсэн маягтай байна шүү дээ. Одоо 8 аягны хідэн чимдээд бүгд хоосон шахуу. Тэгээд нэг бас хідэн унчихсан байна шүү дээ. Нэг гэсэндээ энэ бол таны амьдралд ер нь хүлээн зөвшөөрөх зүйл байгаа юм биш үү гэдэг зүйлийг танд сануулж байна. Ингээд байгаа байхгүй юу? Таны амьдрал бас өнгөрсөнд жоохон тийм боддог, яадаг гэдэг одоо хатгалаад үлчсэн сөрөг бодлоод байгаа бол тэрнээс одоо энэ талд ер нь саллаад өөрийгөө бас хамгийн гол нь байгаль орчинд зөвшөөрөж явах юм уу гэж гарч ирж байна. Та ер нь энэ үсээ сонсон удаа ер нь өөрийгөө тийм илүү дээр байх ёстой, ингэх ёстой, би ийм байх ёстой гэж бодоод өөрийгөө бас жоохон зэмлэнгүй байгаад байдаг бол тэрийг ер нь энэ талд орчихоо. Таныг одоо та бас хэмжээ нэг юм гоё юм хүрцэн байхгүй юу? Бас юмртай байхгүй юу? Заавал их тийм өөрийгөө тэгэхэд одоо заваан байрыг ингэж явах шаардлага байхгүй. Та угаасаа айтайхан замаар бас явж байгаа хүний хувьд үнэн. Тэгтээ тэглээгээд өөрийгөө ийм тийм байх хэрэгтэй, ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэдэг бол шаардлага байхгүй. Энэ чинь өнгөрсөн юм өнгөрсөндөө үлдээх ёстой. Хамгийн гол нь та өөдрөг байх ёстой. Тэгэхгүй бол танд бас одоо ер нь таны тэгээрэй гэж энэ 7 хоногоос сануулж байгаа юм байна. За харин одоо гаргалгаа наривч сүлрүүд маань юу гэж гарсан байна? Харцгаая. Нэндин сэтгэл. За гаргалгааны төр дээр одоо Заосны хөлөг баатар. Энэ нэг туулаараа их өөрхөн бас юу штэ. Заостой бас нэг жижигхэн өөртөө таарсан нэг юм дуулгатай байна. За энэ ингэж байгаа маа. Амьдралд одоо Заос ч юм бол 12-ийн хөзрийн хамгийн удаан хөзөр. Тэгтээ маш одоо юу хөзөр гэдэг вэ? Комфорт зоноос ер нь жоохон гарна шүү гэж гарч ирж байгаа юм. Таны амьдралд бол одоо аюул салхитай юм гоё боломжууд яа гэдэг юм зөндөө гарч ирэх юм байна. Таны бас буйны үйлээр явсан үе одоо буйн хийгээ сайн явсны ч үе те. Тэрний чинь үлийн үрээр маш гоё боломж гарч ирнэ. Гэтэл та комфорт зондоо гардаг ч юм уу, эсвэл би өөрийгөө жоохон голдог ч юм уу. Тэрнээс болоод энэ боломжуудыг та алдчих гээд байна шүү. Энэ бол болохгүй. Таны амьдрал энэ чинь ингэж байгаа шүү дээ. Хүн хүртэх ёстой болохоор л яг одоо боломжинд орж ирдэг байхгүй юу? Энэ бол чиний буян аваа гэд. Гэтэл өөртөө итгэлгүй энэ болохгүй би яахгүй ч юм уу. Эсвэл бол гоё хүүхэж юм гоё залуу орж ирээд энэ намайг тоохгүй ордож болохгүй. Шууд бай. Үнсээ дав. Эсвэл ямар нэг айтайхан боломж олж шууд бай. Огт мэн чадна гэл ор заяа. Яг энэ амьдрал бол танд айгүй сайхан юм бол өгөхгүй те. Дааж нэг талаас та авахгүй байна уу даа л гэдэг юм нэг талаас бас гарч ирж байна. Нөгөө талаас амьдрал таныг одоо практикал буюу айгүй тийм юу байгаарэ. Хит одоо ямар нэг тийм бодол давтахгүй яг шийдэмгий байчин хамгийн гол нь яг бодит байдлыг дүгнж гэдэг юм байгаарэ. Өөрийгөө зөөр үл тэр нь өөрийгөө дорд үл гэсэн үг биш. Бас өөртөө нэг тийм үр дүнгүй дүрм битэр тогтоогоорой гэж нэг талаас ялангуяа энэ 7 хоногт гарч иж байна. Тэгэнгүүт энэ дэр айгүй сонирхолтой нэг юм байдаг хгүй юу? Одоо харж. Уг нь та ингээд юу чаддаг? Яг ямарваа нэг бодол юм тийм юмыг юу болгож чаддаг гэдэг лээ. Бодит амьдрал болгож чаддаг төрлийн юм баггүй юу? Эн чинь хэр баргийн өмнөс байдгүй. Зарим хүмүүс аюу их тийм гой ярьсаар чаддгүй ч юм уу те. Гэтэл тань тийм чадвар нь байна. Та дааш тэрийг жоохон ашиглахгүй байна шүү. Ер нь энийгээ жоохон ялангуяа энэ 7 хоногт бодоорой гэж ашиглаарай гэж гарч иж байна. За хоёр дахь нь бүр яа ч одоо. Заосны хаан Бадрванич. За 8 аягны гаргалгааны хөзөр нь бол Заосны хаан. За хөзрийг ажиглавал одоо юу штэ
модны хожууд дээр суучихсан их бардам сүрлэг сууж байгаа нэгэн туулай намрын нөхцөлтэй одоо доор нь зоос байна. Энэ ийм байхгүй юу? Таны амьдрал ялангуяа мэдрэмжийн тал дээр та юу байгаарэ? Урт удаан хугацаанд маш хэрэгтэй логиктэй зүйлийг хийж сураарай. Хайр дурлалч бай, хүмүүстэй харилцаач бай, өөрийгөө хүндэмжч бай. Та бол маш сайн суурьтай хүн. Гэхдээ өөрийгөө жоо үнэлдэггүй юм гэж гарч ирж байна. Үнэлж сурах хэрэгтэй. Гэхдээ бодитоор буюу аюу өөрийгөө жоо нэмж үнэлж байгаа шийдэж сурах хэрэгтэй байдаг юм. Тэгээд дээр нь аюу гэдгийг та яг хэр барыг хүний одоо хүрчдэг юмтай хүрч байгаа тахгүй хүрч яваад байна. Тийм учраас өөрийгөө одоо бас жоохон тайвшруулах, оптимист уу жоохон зөв эергээр нь харж сурахаас сурах хэрэгтэйч байна. Хамгийн гол нь одоо амьдрал ийм хэрэгтэй. Одоо надад юу ч наадгаа байсан. Та ер нь нэг ийм хүмүүсийн бус хүмүүс юу гэнэ үү те? Тэрвэр жоохон бас явах гэдэг гэж магадгүй байна шүү. Энэ дээр жоохон анхаараарай. Бас өөрийнхөө жижиг алдааг маш өндөр үнэлэнгүүтээ том гой зүйлсүүдийг жоохон унтраах гэдэг шүү. Энэ болохгүй шүү. За ёо. Ялангуяа энэ талаар өөрийгөө ингээд байгаагаар зөв өнцгөөстэй бас хөлөөнд зөвшөөрөх гэж гарч иж байна. За харин энэ талаар орг зүйлс юу зүйлсэн байна харцгаая. За сургууль таны амьдрал бас жоохон суралцахаас гадна хүмүүс жоохон зааж зөвлөх, өөрийнхөө тодорхой хэмжээний хүрээллийг үүсгэх. Гэхдээ зөвхөн нэг хүрээлэл биш. Танд заах, зөвлөх ёстой зүйлс зөндөө байна. Миний одоо үг бол нэг тийм үг биш битгий бод. Таны бас зарим үгчин бас алтан сургаал дугаа адилтай байдаг хүмүүс зөндөө байна. Та ер нь бас нэг тийм энэ 7 хоногт хүмүүс заа зөвлөх юм бол маш сайн заа зөвлөж байгаарай. Одоо наа чин буйны хамгийн том буйн чинь бол нөгөө оюуны буйн гэдэг үлээ дээ. Тэгдэг штэ. Яг тэр шиг бас таны буйн сайхан орж ирэх болно. Гэхдээ та эхлээд хүмүүст маш сайн тусал. Гэхдээ зөвөр туслахгүйгээр хүмүүст оюуны талаас нь зааж зөвлөж сургах нь танд маш хэрэгтэй шүү гэж нэг энэ талаас отоос гарч иж байна. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За Justice шудрагс юун дээр шудраг байх гээд байгаа юм? Юу н шудраг бай? Чи яах гээд байгаа юм? Энэ чинь юу штэ? Шудраг байна яана хийнэ гэдэг чинь бол яг одоо нөхцөл та угаасаа шудраг байгаа. Энэ дээр бүр тийм амьдралтай хатуу хөтөө дүрм тогтоод байвал та нэрээ нар үзэхгүй. Энэ чинь амьдрал чинь нэг тийм өөрийгөө зовоодаг, өөрийгөө тийм чангалдаг юм биш. Та өөрийгөө зүгээр сайхан нэг заахан чийл байгаад угаасаа юм сайхан юм үүдтэй. Заавал их тийм өөрийгөө одоо ийм байхсаа, тийм байхсаа гэдэг шаардлага байхгүй. Амьдрал та өөрийгөө дандаа тийм сөргөөр хардаг болохгүй юм жоохон байд юм байх шүү. Энийг жоохон бодж үзээрэй. За та энийг хараа. Амьдрал одоо ингээд хоёр багны хань ингээд нэг хөшөл тавцсан байгааз амьдрал цаанаасаа хүс үйл юмөр өөр тогтоочдөг. Тэрэндээ заавал та нэг нэмж өөрийгөө нэг тийм буруудагч өгнөдөх шаардлага байхгүй. Одоо тэгэхээр тийм заа юу. Тэгэхээр заавал өөрийгөө буруутгаад инглээ тэглээ гэхгүйгээр ер нь уус амьдрал цаанаас нь шийдэгч юм дөө тэгээд болно үзгээд. Харин та зөв үйлийг хийж байгаа учраас танд амьдралын зөв зүйл аягүй сайхан байгаа шүү гэж гарч ирж байна. Хит бас өөртөө болон бус хүмүүс нэг тийм хар буруу юм бодох юм уу хар санах хаширлах хэрэггүй шүү гэж ялангуяа энэ 7 хоногт гэж гарч ирж байна. Яагаад гэвэл энэ 7 хоногт танд боломж их гарч ирнэ. Ер нь ямар нэгэн хайтайх юм гарч ирвэл дорон сөксөксгэл явчихсан дээр шүү. За тэгээд 2 дахь үзэр маань дууслаа. Бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, субскрайб дараарай. Мөн донешн хийвэл маш их баярлах болно. Мөн гүйлгэний утган дээрээ юу хийхийг хүсэж байна, ямар хөө амьдрал байна те, юу хийвэл одоо гоё баймаар байна, тэрийгэ бичиж явуулвал тэр жилдээ та бүхэн маш сайхан гоё залбирал хийгээд манифест хийгээд ерөөл өрөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайныг хүссэн ерөөй. Миний бороо бол гоё амьдарч байгаа шүү, гоё байж байгаа. Заавал ингээд өөрийгөө бас одоо шилбүрдэж яах нь үү? Тийм үстэй. Зүгээр сайхан байцгаая. За юу. За тэгээд одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань заосны савааны боол буюу савааны элч. За хөдрийг ажиглавал 2 мод ийм гоё одоо хагас зэрэг төрөл мод цаана мод зоттой. Тэгтээ их гоё орчин. Нэгэн залуу одоо
саваар барьчихсан, саваар арчсан. Одоо үл мэдэг ер нь нэг жоохон инээмсэглэжсэн байдалтай байна шүү дээ. За ер нь энэ 7 хоногт та их ирч хүчтэй, хэмэрл ундаатай аюу айтайхан байна. Одоо ер нь тийм хийх юмаа хийгээд ялангуяа тийм залуу хүний энэ хөгшин залуу наснаас хамаагүй шүү. Энэ дотор хүн чинь бодож энэ залуу хിവэр байгаа байхгүй юу? Таал нэг тийм өөртөө наснаа яал хийлгээд яагаад байгаа болохоос та дотор хүндээ бол их сайхан залуухан байгаа юм байна. Яг тийм одоо залуунаас нэрч хүч яа гэдэг юм чинь гарцсан байгаа нөхцөл танд бол их сайхан тийм янз бүрийн ажлыг амжуулах, олон юм хийж үзэх, хөдөлгөөнтэй байх их зөв үе шүү. Ийм нөхцөл одоо яг бүх юм амжуулаарай гэдэг зүйл гарч иж байна. Энэ чинь таны амьдралын сонирхолтой жоох үе рүү орно. Ингэдэн чи ингэдэм юм аа. Савааны боолчин бол эхлээд үсэрчээд дараа учраад төрөх юм баггүй юу? Чи нэг тийм амар төлөвлөдөг, яадаг гэдэг юм бол биш. Нэгсэндээ аягуулсаа хичээгээд инстинктээс нь одоо хот толгоос цаанаас нь юу өгдөг? Боломжит өгдөг. Тэгвэл мань хүн тийм шууд инстинктээр шууд дараад явчихдаг төрлийн хүн одоо хөдөлж юм аа. Яг тэрнтэй адилхан та бас айхтар энэ 7 хоногт бол ер нь одоо бодож зүтгээд ингээд аюу тийм удаан биш хурдан урт юм шийдэл юм тухайн үед аюу зөв алхмуудыг хийгээ явбал маш үр дүнтэй юм аа. Ер нь бас энийг тэгнэ гэж нэг талаас гарч ирж байна. Энд чинь одоо яг сүүлд нь хариулт нь гарч ирдэг. Энд ингээ би хийсэн зүг байсан юм байна гэх. Нөгөө талаас сав бол аюу тийм зүүн совинтой холбоотой хөцөрөхгүй юу. Тийм учраас танд бас галын нэр буюу саварын нөлөөгөөр илүү тийм мэдрэмж биш шүү. Зүүн совингоос өгсөн даалгавруудын дагуу та бас их үр дүнтэй юмнуудыг хийх юм байна. Тэр нь таны төлөвлөх юм байна. Ажлыг оруулах юм байна. Таныг нэгсэн шууд усаар түлхэх юм байна. Та уснаас зөөр нэг гарч ирэхгүй сэлд сураа гарч ирэх юм байна гэдэг зүйл гарч ирж байна. Тэгээд эн чинь бас хажууд нь хартаа мод зод орцсон байгааз айгүй үр дүнтэй юм та эхлэл рүү энэ талаад орох юм байна шүү гэдэг зүйл бууж байна. За хоёр дахь нь 7 зоос. За хүзрийг ажиглал одоо нэгэн эмэгтэй одоо модноос одоо зоос түүх гэж штэ. Энд чинь нэгсэндээ ургацаа хураах гээд цаана нь мал алзалтай ингээд байж байна гэсэн үг. Энэ нэгсэндээ таны ариун үйлээр хийгдсэн одоо цаахан зүйлсүүд айгүй их гоё болоод юу вэ шүү буйны үйлээр юм орж ирэх юм шүү гэж гарч иж байна энэ 7 хоногт. Гэхдээ боддоо модыг эн чинь ургууллаас зөндөө болсон байгаа штэ. Энэ чинь харах өнцөг байгаа. Энэ модыг ургуулад гоё болоод би энэ үр жимсэд хүртнэ гэж ургуулсан олон жилийн дараа энэ модыг биелж байгаа байхгүй юу? Яг тэр шиг таны энэ 7 хоног та бас ер нь юм хийх харахтаа бас хандлага чинь маш чухал шүү. Амьдрал яагаад намайг ингэж байгаа юм бэ ч юм уу би ер нь яагаад ингэж ядарч ихэхгүйгээр энэ 7 хоног бол миний ирээдүг маш сайн чиглүүлэх 7 хоног. Энэ чинь том зургаар их гоё юмны урд явж байгаа. Би ч гэсэн айгүй зөв зандаа явж байгаа учраас болоо гэж маш боддоож явбал таны хандлага маш зөв байгаад одоо илүү сайхан мэдрэмжтэй. Би чинь нэгсэндээ эцээ таны энэ 7 хоног ингээд усруу төлөөд байгаа чинь таныг яасан сэл сурах гэдэг байгаа. Том зургаар авал яг тэрнтэй адилхан таны бас одоо хандлага маш сайн зөв байлгаарай. Танд хандлага чинь их аятайхан байвал та урттай хугацаанд их гоё юм руу гарч ирэх юм байна гэж гарч ирж байна. Нөгөө талаас энэ 7 хоногт үр дүн чухал. Одоо яаж гоё харагдах, яах хийх нэх тийм падли байхгүй. Хамгийн гол нь танд үр дүн чухал шүү гэдгийг гаргаж ирж байна. За харин одоо гаргалгааны наривссан хөзрүүд рүү орцгоё. За хэрэмт буюу одоо даянч хаартай их хөөх одоо нэг жижигхэн зараа одоо нэг гэрэл цох дагуулж авчихсан нэг жижигхэн жимээр явж штэ. Нэгэсэндээ энэ 7 хоногт бол нэг тийм хүн битэн найдаарай. Юу нэг өөртөө л айгүй үр дүнтэй байх нь таны хувьд маш чухал шүү гэж гарч иж байна. Энд чинь юм баггүй юу? Зарим тохиолдолд юу гэдэг юм аа. Хүн айгүй комфорт зоноо тасчдаг. Хүнээс тусламж авах гэдэг энэ байвал болно, энэ байхгүй би хийхгүй, эсвэл ийм байвал болохгүй, би энэ айсгүй хийхгүй ч юм уу те. Гэтэл таныг бол усурч чичж штэ. Тэгэхээр таны ганцаар шийдчихлээ. Ийм нөхцөлд та өөртөө болох ёстой шүү. Заавал нэг одоо нэг
ганцхан сүм амьдралаа би тэнгэрийн бэлэг заяагч найднаг дууны үг гэдгийг. Яг тэр шиг ганцаараа та бас яг явах чухал үе байгаа. Энэ одоо гэрэл зохиол тийм найз нөхд биш таны амьдрал найдвар тийх одоо хандлага энэ мод ч байхгүй юу. Та бол самсруу маяг энэ одоо энэ талаар тарих юм байна. Их хөгжлөө жоохон марцмаас өгүүлбэдүүд бол болно. Гэхдээ эцсийн үр дүнтэй таны сайн санагдлаа. Энэ чинь ингэж байхгүй юу. Энэ жимээр энэ найдварыг тэгээд зөв замаар явж байгаа одоо хоол хүнс өгч юм уу те айгуу сайхан явж байгаа гэдэг зүйл байгаа юм. Энэ одоо зараач гэсэн бас их тэр нэгтгэж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр таны амьдрал энэ 7 хоногт их гоё зүйл рүү эргэн тэгтээ баг зэргийн мартсан байхад бол нэг буруудахгүй гэж би одоо гарч ирж байна. За харин 700-аас чөтгөр па бадзар байна яа. Энэ нэгсэнд ийм байт юм аа. Чөтгөр гэдэг бол одоо хараал ерөөл янз бүрийн одоо сатанизм биш шүү. Та гарганы галтагаа давтах гэдэг юм биш. Нэг гаргадаг галтагаа давтах гэдэг юм биш үстэй. Бодож үзээрэй. Бас жоохон буруу юмд одоо оруулагдахгүй те. Эсвэл жоохон залхуурчихгүй ч юм уу. Та ер нь нэг юм жоохон суурандаа аюу тийм комфорт зонд орцсон байгаа юм шиг. Одоо энэ харалтаа ингэж чөтгөр мөтөр яадаг гэхгүй зүгээр л одоо энэ одоо ургамлууд өөр энэ хоёр одоо юг хүлцэн байна штэ. Үнгийг тэгээ дээр нэг юм яг баг одоо ямар ирвэх хийж одоо тэгээд аюу тийм заавар ирвэх штэ. Хевсний ирвэх гэдэг штэ. Яг тэр шиг юм яваад байгаа байхгүй юу? Та ер нь жоохон тийм комфорт зонд байгаад байх шүү. Энийг давж туулах юм зөндөө байна шүү. Давхар хүмүүс жоохон найдаад байна. Өөр өөртөө найдахгүй байгаа байна. Энэ чинь зөөрлөвөл энэ чинь амар их одоо юутай хүн, бензинтэй хүн шууд ингэ дуу унаад байгаа байхгүй юу? Бензинтэй машинтай хүн. Ямар ч төгсөл байхгүй шүү дээ. Гэтэл заавал тийм өөрийгөө зовдөг ч юм уу. Эсвэл хүн амьтан хуухад идэх ч юм уу те. Болохгүй байхгүй юу? Яг танд өөр чинь ингээ хийх хэрэгтэй. Өөр чинь бас нэг одоо ариун мөрийн зам байхад та нэг тийм яг одоо нөхцөлд хүн надад тахаар таны одоо өөрөө чинь орж ирэх гоё боломж яадаг гэдгийг болохгүй байна. Тэгэхээр энэ 7 хоногт яг цэвэр өөртөө найдна, өөртөө гоё явна. Хоёрдугаар дотоод чөтгөрөө жоохон даран заа юу. За энэ 7 хоногт юу вэ? Суппорт, дэмжлэг. Энэ чинь нэг тийм хүн амьтанд туслах гэсэн үг биш шүү. Таны амьдралын зорилго таныг бүрэн дэмжиж явж байна гэж байгаа юм. Заавал нэг тийм хүн туслан эсвэл хүмүүс танд туслан бурхан сэхүүс байхус хамаагүй. Таны амьдралын зорилго буюу танд одоо энэ орж иж байгаа сайхан одоо гинтийн аюу сайхан үйл явдлууд таныг их сайхан тусалж дэмжээ, таныг их сайхан чиглүүлээд жоохон ядрах, зудрах юм байгаа. Гэхдээ хамаагүй. За зоригтой жоохон зүтгэх. Тэгж биш та яг амьдралаа бүрэн одоо гоё юмд орно гэж гарч ирж байна. Энд чи ийм үг гэдэг штэ. Аюу муу гэхдээ аюу нүг. Хүн өөр хэрэгшлэг алдаж байж яг өөрийгөө ямар потенциал гэдэг мэднэ гэдэг юм. Жишээ нь би 7 хоног тийм бас 5 өдөр аюу алуурны ажил хийж байна. Хажуугаар нь бас нэг хүн амт үзээ явж байна. Хажуугаар видео хийж байна. Үнэхээр би ядарч байна. Гэхдээ миний бас юм лимитийг шалгаад байгаа байхгүй юу? Би бол одоо видео хийхгүй зүгээр сайхан унтдаг ч юм уу эсвэл Minecraft ч юм уу те тоглож боочлаа. Гэхдээ миний бүрэн потенциалыг гаргаж ирж байгаа учраас надад бас нэг тийм харамсаад юм болж байгаа юм таалга. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас бүрэн таны потенциалыг шавхчиж та одоо амьдралын их сайхан чаддаг юм байна, би юм болд юм байна. Ингэдэм гэдэг юм а та ойлгох болно. За харин энэ 7 юу болохгүй вэ? Савааны хаан. За нэг тийм худлаа юу гэдэг вүлээ? Худлаа нэг тийм бааварсаа царилаад суугаад байх юм байхгүй шүү. Тэгээ баавар царилах юм нэг найдаад ийм тийм байх шаардлагагүй. Яг өөрөө явна шүү заа юу. Зүүн совч нь таныг ер нь энийг хийх гэж байгаа бол та нэг тийм ухаантай царилаад энийг хийхэд хэрэгтэй надад хэрэгтэй гэж юм уу? Энийг хийхэд туслах хүн би ганцаар хийх юм гэсэн байхгүй. Эн чинь та залуу сэтгэлгээтэй залуу бие хаатай яваад байгаа хүн. Таны нас гэдэг хамаагүй. Гэтэл та нэг тийм өөрийгөө тийм хөгшин гүлтэй царайлуулаад яваад байвал болохгүй. Та яг үндэ бие хаа чинь бол давгүй байгаад байна. Нэг тийм мотор моропны тос мочин дуусаагүй. За юу. Нэг тийм хөгшин гүлкээс гэж битгий боддог байгаа аюу сайхан зөрөгтэй явна гэж гарч иж байна. За ингээ 3 дахь үзэр маань дууслаа. Бичлэг нь таалагдсан бол
лайк дараарай, шеэрээ, subscribe дараарай. Мөн donation явуулбал маш их баярлах болно. Мөн гүлгийн нутган дээр юу хийх хүсэж чинь те ямар хуу байдалтай байлгамаар байна. Одоо ямар зорилгыг зорж мөрөж байна. Тэрийг бичиж явуулвал тэр чиглэлөө сайхан одоо манифест үлдээд сайхан юу явах болно. Ерөөл өргөөд залбирах болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайныг хүсье өрөөе. Одоо ингээ энэ 7 хоногийн бичвэр маань дуслаа. Энэ 7 одоо та бүхэндээ хамгийн сайн аз жаргалтай юм хүсье өрөөе. Өөрөөдөө сайхан найдарай. Та яг үнэндээ одоо боцоос илүү хэмиг чадах болно.